агуулгыг бол чухлыг ойлгож байна. Гэхдээ миний хувьд бол байнгын орооны тогтоолын төсөл гэдгийг бол дэмжихгүй байна. Хоёр шалтгаан байна. За нэгдүгээрт зарчмын асуудал байна. Институт хоорондын чиг үүргийн ялгаа зааг гэдэг юм байх ёстой. Засгийн газрын хийх ёстой, гүйцэтгэх ёстой, өөрийнх нь хуулиар хүлээсэн эрх үүргийг дахиад бид нар байнгын ороогоор чи энийг хий гэж ингэ зааж өгöd байгаа нь. Тэгээ үндсэлж байгаа хууль нь төрийн албаны хууль буюу төсвийн ерөнхийлөн захирагчийн эрх үүрэгтэй холбоотой заалтыг барьж байгаа нь өөрөө яг байнгын орооны үйл ажиллагаанд бол хамаарахгүй байна. Энэ оновчгүй байна нэг. Хоёрдугаарт за дотоодын төслийн дотор нь агуулгаар наваад үзэхээр бас хэд хэдэн асуудалтай зүйлүүд байгаад байна. Дугуйлах юм бол нэгдүгээр заалт дээрээ биш хоёрдугаар заалт дээр нүүрсний цэглэхэн станцуудын үр ашгийг дээшлүүлээ. Хүлэмжийн хийг газрын засгийн олборлолт барилгын материал химийн үйлдвэрлэлд ашиглах хүнд үйлдвэрүүдийг харилцан уялдуулах зэрэг хүлэмжийн хийн ялгарлыг бууруулах технологи нэвтрүүлэх гэж байгаа. Тэгээ манай золоо гişүн өөрөө золжрол гişүн бас өөрөө одоо энэ чиглэлээр мэрэгжлийн хүн технологи нэвтрүүлэх бол нэг байнгын орооны тогтоолоор юу гэдгийг өөрөг өгөөд технологи орж ир нэвтрээ суурчдаг юм шиг тэгээ одоо хамгийн сайн л мэдж байгаа хэрэгтэй гэж бодож байгаа. Яг энэ хоорондоо уялдах тийм технологи юу ах юм? Технологийн сонголтоос ахгуулаа судалгаа шинжилгээ гэдэг нь ч бас технологи нэвтрүүлнэ гэдэг агуулгаараа бол амаргүй л ажиллаа л та. Боломжтой ч юм уу, боломжгүй ч юм уу. Үнэхээр хэрэгч боломжгүй юмыг бид нар үүрэг болгож өгөх гээд байгаа юм шиг үстэй. Гуравдугаар хөрөнгө оруулалтыг татах татварын орчин, эргэцэн орчин болон бодлогын бусад дэмжлэгийг тодорхойлж эргэцэн орчныг сайжруулах гэдэг. Биднэрт нэг ийм жижигүүрийн хэдэн хөвгтэй болчиход байна. Хальч тогтоол дээр ордог. Тэгээ энийг харин зүгээр тодорхой агуулгаар нь одоо зааж орсон бол ямар байх вэ? Тэгээ дөрөв дэх заалт нь засгийн газрын тухай хуулийн 7 дугаар зүйл заасны дагуу дээрх хуулийн биелэлтийг зохион байгуулж байгаа. Тэгээ дээрх хуулийн биелэлт гэдэг нь төрийн албаны хууль хэлээд байгаа юм юу хэлээд. Ер нь бол яг тогтоолын төслийн зүйл заалтууд хоорондоо агуулгын хувьд бол бас маш их тийм уялдахгүй зөрчилтэй зүйлүүд байгаад байна. Тийм учраас уучлаарай би байнгын орооны тогтоолын төслийг бол дэмжих боломжгүй байна гэдэг байр суурийг илэрхийлж байна.